ханы томооны үед болохоор манай эцэг эхчүүдийн гаргаад байгаа алдаа нь одоо хамрын тусаалга маш их хэрэгжилж байна. Энэ бол насанд нь тохирсон зөв аргаар зөв одоо тусаалгыг тусаахгүй бол хамрыг тухайн тусаалга маань өөрөө хамрын салстыг аргаах, агшаах үйлдэлтэй байдаг учраас маш их хуурайшилт үүсгэж идэг. Тэгээд бас хамрын салстыг одоо суцыг агшаагаас гадна тархины суцуудыг бас агшаадаг байхгүй. Тэрнээс үүдэлтэйгээр маш их одоо уйлгяндаг тийм ээ. Тийм зөөрөд нэмэлтээр үүсгээд идэг учраас энэ хамрын тусаалгыг одоо толгой дараалан хэрэглэхэ болооч гэж зөвлөмөр байна. За хамар угаахад бол ерөөс маш амархан 500 г усан дээр нэг цайны албах давс хийгээд давсны уусмлаар л зөвхөн хамрыг угаана. Соодын уусмал нь өөрөө бас хит хуурайшил үүсгээд идэг учраас зөв найруулалт давсны уусмлаар л хамраа угаах юм бол зөв байгаа. Хүүхдээ санал дээр суулгаад доор нь одоо нөгөөний төмпөнд тавьж агаад хамрын одоо юу байгаа энэ хамар угаах зориулттай юм одоо сав байгаа. За тэгээ уусамлаа найруулангуудаа хамрынхаа савнда одоо энд маань болохоор нэхэд бол 200 г байгаа байхгүй. Тэгэхээр 100-100-аар нь хуваагаад угаачин гэсэн үг. Тэгэхээр 100 г усандаа хийгээд уусамлаа хий чинь энийг доош нь харуулж барьж агаад хүүхдээ болохоор бага зэргийн ингээд тонгоосон байдалтай. Бүр ингээд доох тонгоож болохгүй гэдэлгэж болохгүй. Дунд зэргээр ингээд 45 градусаар налуугаар яж агаад хамрлуугаа хийгээд хүчтэй нэг шахалтаар шахна. Хүүхэд нь болохоор К гэж дуурах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө чихний хүн дээр усыг оруулахгүй тул авээ гаргаж өгч байгаа гэсэн үг. Тэгээ амаа жоохон ангаагаад авээгаа гаргаад К гэх хугацаанд нь одоо хамрлуу энэ уусамлаа шахна гэсэн үг. Тэгэл одоо нөгөө нэг хамрынхаа энтлийнх нь одоо хэсгээр нь ус нь гараад хамар нь угаагдана л гэсэн үг. Ерөнхийдөө бол одоо хамар угаах маань болохоор одоо нөгөө нэг бактери вирусаар бохирдлогдоод одоо тэр тэнд одоо бактери вирусын ямар нэг өвчин үүсгэж байна гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг одоо хамраас зайлуулад гаргачих юм бол цаашид амьсгалын дээд зам болон доод зам уушиг руугаа одоо бактери вирус маань орж хүндрэл үүсэхгүй байх боломжтой. Тэгээд хамар хуурайшид байгадаг ерөнхийдөө их хуурайшдаг учраас тэр хуурайшилтаа сэргийлэх зорилгоор л хамрыг угаагаад байгаа. Зөв угаачих юм бол одоо ханы томооны хүндрэлээс сэргийлнэ. Давхар одоо энэ дотор чинь нөгөө нэг бактери вирус болоод нөгөө нэг салстууд наалтсан байгаа шүү дээ. Тэр маань удаан одоо энэ хамалдаг дотор байснаас үүдэлтэйгээр гамрит гэдэг өвчин үүсэх тийм ээ. Давхар дунд чихний өрсөл үүсэх гэдэг юм цаашлаад юм өвчний хүндрэлүүдээс л урьдчилан сэргийлэх зорилгоор хамрыг угаалгаад байгаа. Тэгээ хамар угаасны дараа зөөлөн байзлын үеж болно одоо шаартаа сүүлний дос гэрийн нөхцөлд байдаг шүү дээ. Тэрийгэ зөөлөн одоо энэ хамрын самалт хэсгүүдээр болон тойрог маягаар түрхээдэг юм бол чигшүүлэх илүү давуу талтай. Анхаарах юмнууд нь болохоор одоо хит уйлдаг тий хөдөлгөөнтэй хүүхдүүд байдаг учраас хамрыг угааж авах үед одоо жоохон л зайлахад дунд чихний рүү одоо ус орох магадaltaй байдаг учраас аль болох боломжтой бол өрхийн эмнэлэг дээр ирээ заавар зөвлөгөөгөө авал их зүгээр угаадаг эцэгчүүд бол бас байдаг. Гэхдээ одоо хитрхийн нөгөө нэг бичлэгнүүд үзээд угаадаг. Гэхдээ бас нөгөө дунд чихний өрсөл үүсгэж ирдэг тохиолдол байдаг байхгүй. Тэгэхээр боломжтой бол та бүхэн өрхийн эмнэлэгтэй хандаад ирээд угаах заавар зөвлөгөөг авах бүрэн боломжтой. Хамар угаахад болохоор эсрэг заалт гэж байгаа. Энд болохоор хамрын хурц зөрүүсэл буюу одоо хамар дотор ямар нэгэн эдийн төрөсөл гарсан юм уу тийм байх юм бол хамар угаахгүй. Бас хамраас байнга цус гардаг хүмүүст угаахгүй. Уусамлаас харшилтай буюу тухайн давсны одоо хит мэдрэг байвал хамар угааж болохгүй.